чи би амар шаардлагатай би чадахгүй байна. Одоо хөдөлтөй авах гэж байна. Чамаасаа холдооч Надад минь хаа борочны нүдмас ганцяадаа. Тэгэд аялангаа бид нар жингээ асах хөтөлбөрөөр үргэлжлүүлсээр байгаа. 3 шиг мах өгсөн байгаа. Солонгос хүүхнүүд арьс яагаад ийм гоё гэдгийг арьс мэрс өөрчлөгдөв. Цав цаа. Монголд секси бодолд модонд орж байгаа гэсэн. Ингээ өөрийгөө харсан чи өөрөө биш юм шиг нүд жижигэрсэн юм шиг. Яг сэтгэл бол үнэхээр төрсэн сайхан бодолтой лээ. 800 гаруй мянган төгрөг өртсөн. Биднийг аялалтаа гарахаар зэхэж байх үед оролцогч уянг маань багахан үйл ойлголцолтой тулгарч нэлээд бухимлаа илэрхийллээ. Гэтэ үний вэштэй хийж байгаа хөдөлмөрийн хүн улам дээшлүүлнүүхээс хүнийг чи чадахгүй гэж хизээш дорд үздэггүй дөө яг чи яагаад гэвэл энэ хоёр хамгийн гол нь та нэг амар хүтгсэн. Би гүйлтийн зам дээр 35 минут би хамгийн дээр л 40 гэхэд би 42 минут гүйж үзсэн. Гэтэл та яагаад намайг чи буугаар уянгаа гэж хэлж байгаа. Би тэгж бууж яваагүй. Хамгийн сүүлд л би үлддэг. Би яадгүй л уянгаа шиг гэж хэлвэл би улам урам авах байсан. Гэтэл яагаад намайг хамгийн сүүлд нь үлддэг байгаад уянгаа чи гэж энэ дээр чи би амар шаардлагатай би чадахгүй байна. Би одоо хармаар зүгээр. Би зүгээр хармаар нээж авдар авчмаар. Би үнээр хийж одоо чадахгүй байна тэгвэл. Аялалтаа гарах уу? Эсвэл эндээ үлдэх үү гэдэг тал дээр ч гэсэн нэлээд зөвлөлдсөн юм. Ингээд уянга маань тайвширснаар бидний хотын аялал эхэллээ. Эхний очих газар маань Солонгосын Жэнжүү хэмээх газар. Аян замдаа гарахад шоуны маань ерөнхий продюсер аян замд хоосон гарахгүй. Та гуравт нэг удаа боломж олгоё гэд оролцогчдод маань чихэр багтаа мөсөн зармаг авч өглөө. Манай гуравч баяртай байгаа гэж жигтэйхэн шүү. нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид нар ингээд өнөөдөр имлгээсээ 200 удаа аяллаар гарч байна. Тэгээд өнөөдөр бол бид нар Пусан, Огины юу билээ хэлээд Чонжоо гэдэг 3 хотоор ороод тэгээд нийт 3 өдөр аялна. За үзэгчид маань гайхаж байгаа хальтаа та жингээ хаяад ингээд дасгал сургуультай яах ч юм болоо гэд очсон газар болгондоо фитнес заалууд захиалсан байгаа. Тэгээд ер нь бол чөлөөтэй цаг болгондоо дасгалаа хийн. Хоолоо бол бид нэр ингээд савлаад аваад явж байгаа. Тэгээд яг өдрийнхөө хоолыг яг иддэг цагтаа идээд дасгалаа хийдэг цагтаа дасгалаа хийгээд тэгээд жин хаянгаа аялна. Манай гурав сэтгэл өндөр байгаа. За хэд хоног юу идээд байгаа лээ. Продюсер маань өнөөдөр бид нэр хамгийн сүүлийн удаад хансгалуулж байгаа. Тэгээд сайн тураарай гэ хамгийн сүүлийн удаа шүү гэж зарим авч ирсэн. Хамгийн сүүлийн удаа хоол идээд хамгийн сүүлийн удаа амттнаа зөндөө идсэн шүү. Тэгээд сайн тураад хар хүн дээр шагнаах юм биш. Гоё юм. Мэдээ хотоор хэсэг юм шүү. эмнэлэгтэй байгаад яг бүгдөө нөө тэндээ яж хахаар өөр газараар бас солоос тус тэрснийг бас гой газараар хийсээд аялаад тэгээд илүү хөгжилтэй бөгөөд илүү үр дүнтэйгээр гоё турнагддаг. Энэ хэд хоногт жоохон дасгалын ачаалж нэмэгдсэн жоохон хүнд хэцүү байсан баг тий уянгаа. Тэгээ одоо аяллаар явж сэтгэл санаа жоохон сэргэх баг. Энэ талаар Сэргөхээр тийм нөө байнгын эмнэлэгтэй байгаадсан болохоор хаашаач гарах тий хаашаач гарч чадахгүй одоо хөдөлтөй авах гэж байна. Хамтран ажиллагч байгууллагаар IHC компани хансан гэмлэг ажиллаж байна.
Биднийг Солонгосын олон улсын их сургуулийн багш нар маань хүлээж авч сургуулийнхаа гест хауст өрөөнүүдэд байршуулсан юм. Маш сайхан тухтай өрөөнүүд байна шүү. За бид нар ингээд эмнэлэгтээ 2-7 хоногийг өнгөрөөсний эцэст ингээд 3 хоногийн аялалд гараад энэ Чинжүү гэдэг хотод ирээд энэ Чинжүү хотынхаа хамгийн алдартай Чинжүү сон гэдэг юм гоё юун дээр цэцэрлэг төрөлтөнд ирчээд ингээд байцгааж байна. Тэгээ өнөөдөр аягүй хол замыг туулж ирлээ машин дотор. Тэгээд байгаль нэг үзэсгэлэнтэй тэгээ Байрандаа байрлчаад гараад бүх нөгөөд маань сайхан сангивсаар идээд бидэд хажууд нь сайхан ногоогоо идээд тэгээд хотоо ч гэсэн жижигэрчиж. Тэгээ миний хувьд нөгөө солонгос хоолоо сайн идэж чадахгүй байнга нөгөө будааны зутан ногоо нэг мэрсэр жижиг сажиг юм идчихсэн болохоор өнөөдөр бид горыг жоохон бас л жоохон өрөвдөөчих юм 3 шиг мах өгсөн байгаа. 3 ширхэг мах 2 ширхэг төпөө тэгээд саримсганд бол аягүй цаддаг болчиход гэрх мэрх айстай. Орой хоолн дээр бол ерөөсөө нэг тэгэж хямарч бариагүй. Тэгээд одоо бол дасглаа ихэд бол маш их ирж хүчтэй. Тэг ямар ч байсан 3 махаа шингээж ижил эндээс одоо нэгэнт одоо зорилготой ирсэн юм чинь зорилготой хүрэхийн төлөө өөрсдөө бид нар хичээх ёстой. Тийм болохоор одоо ингээд хичээх гээл эндээ гүүх гээл алах гад одоо ирсэн ингээд бид гурав байцгааж байна. Өдөр одоо энэ нэг цэцэрлэг төрөлтөнд ирсэн байна. Энэ цэцэрлэг төрөлтний түүх надад айгүй гой санагдлаа. Нэг эмэгтэй хүн мэдээж эх орноо хамгаалаад тэр ингээд нэг Японы цэргийг ингээд хамт ингээд ууж байгаа тэр цэргээ ингээд хорлсон тухай түүх нь илүү их ер нь эх орныхоо төлөө Жанна д'Арк шиг юм шиг ер нь эх оронч тэр эмэгтэйг бодоод айгүй гой санагдлаа. Тэгээд энэ титэлд харагч байгаа ууган сайхан гэрэл насаас тайсан тэр гүүр ингээд тэрвэрлдэж байж байгаа тэр бүжгийнх нь яг тэр бие хэлбэрийг гаргасан гүүр гэж надад түрүүн таалагдсан. 배워가지고 여기 함락이 된 거야. Тэр Японыг яагаад тэр хөөсөн гэхээр ихнийхээ дайрж орж ирсэн гинэ. Тэгээ дайрж орж ирэх гэсэн тэр хүүхөө оруулахгүй хамгаалж хам баригдчихж байгаа. Тэгээд тийш нугаж авчих. 그래서 이제 거기 이제 저기에서 그 외장들이 술을 마시고 이제 기분이 좋아진 거야. 자기들이 이제 이겼다 이래가지고 이겼다고 이랬는데 이제 거기에 이제 그 농계라는 분이 외장을 저 의안바이라고 있어. 의안바이라고 있어. 의안바이였는데 거기에 가서 유비해가지고 이렇게 점핑을 한 거야. Одоо эдний хаан нар нь болохоор ингээ хааны тушаал гарсан ерөнхийлөгч энд ирж заавчгүй арх уудаг гинэ. Яагаад арх ууж байгаа гэсэн чинь цаашиж гисэндээ ийм алдаа гаргахгүй тулд одоо ингээ хичээж гэдэг юм уу тиймэрхүү юугаар ингэж ирж бөөнөр арх ууж. Туягч маань бидэнд орж ирээд мэдээж тодорхой хэмжээний шаардлага тавьсан. Тэр маань ингээд нэг тодорхой ингээд яг ингээд миний хувьд бол яг би өөр дээрээ тусгаж авсан мэдээж манай уянга хит их өөр дээрээ тусгаад авсан. Тэгээд тусгаж авахдаа гэхдээ ямар бол зөв хүлээцтэй тусгаж авсан бол бас айгүй зөв бас харилцан яриа болох байсан болов гэж бодож байна. Амар ингээл уйлал тэнгуут би бараг шоконд орсон штеп. Аргатгаа мэдгүй одоо дагаад одоо ингээд хямрах чинь хайшин баг ингээд нэг юм хүчээ ингээд гүлээчтэй мэлээ шүү. Нөгөө өөрт над бол тийм нөгөө характер байхгүй. Уянгагийн минь хувьд жоохон түрэгдсэний хувьд жоохон нас бага даа ч юм уу тэрэндээ л тэгсэн багтаа л гэж бодож байна. Тэгээ түрэгдсэн баг гэдэг яг өөр айгу эмзэг тийм хүүхд болохоор түрэгдээд яг жоохон эхлээд жоохон би тэгсэн би ингэсэн гэдэг уурсан. Яг бид гурланд нь хандаж хэлсэн. Өөрөө төлөө зоригтой чаднаа л гэж бодож байна. Мэдээж дорноо хичээн өөрөөснөөсөө гарах бүх хүч хөдөлмөрөө бүгднийг гаргахын тулд хичээх хэрэгтэй. Тэгээд одоо тэгээд ямар ч ойлголцох бах цаашдаа дахиж ийм асуудал гарахгүй байх гэдэгт би итгэлтэй байна. Чинжүү төрлөө бид цай хоол идчихээд орж ирээд байж байна. Өрөөндөө орж ирлээ. Түр өрөөндөө өөрөөтөө нэг сайн танилцж амжаагаас одоо яг орж ирээд танилцлаа. Үнэхээр тухтай. Имлэгт байгаадсан ч нөө яг нэг имлэг гэсэн утгаараа айгуу тийм нэг юм байсан чинь энд яг нэг гэр мэдрэгцэн айгуу гоё тав тухтай байна. Яаруу сандруу нөгөө ингээд жоо орой болохоо яаруу сандруу байсан болохоор бид ингээд хамаг юунуудаа ингээд яцаа. Одоо сайхан ингээд өрөөтөөгөө танилцаад ингэснийхэн дараа ус цасанд ороод тэгээ сайхан амрыг гэж бодож байгаа. Маргааш бид нар бас ийм шахуу бас ийм юутай
төлөвлөгөөтэй юм байлээ. Дээшээ ингээд ор гой мэдрэмж нь бадуушг байна. Одоо хэдэн 14-5 оны дараа бадуушгын дээр унтах чинь бүр айгу зөөлөн юм дээр унтдаг гэсэн болохоор тэгээ ингээд мэдээж косметикийн ширээтэй бүр бүх юм үнэхээр гоё тухтай. Бүр энд ингээд бас ингээд айгу гоё ярилцаа суучгаар хоёулаа хоорондоо ярилцаа суучгаар ингээд айгу гоё юм бүх юмыг айгу зохицуулж өгсөн юм жижигхэн мөртлөө хүний бүх хэрэглээ багц айгу гоё өрөөнд бидэдэг буулгаж бидэд бит хоёр айгу уянгаатай хамтын нөрөнд байгаа тухтай гоё амрах гал байж энэ да. За тэгээд одоо өөрөөтөө танилцаад 0 руугаа орж үзье. Манай 0-ыг одоо танарт танилцуулбал одоо нэг ийм байна. Тэгээд савн юу шампунь ангижруулагч, савн дүүш, тэгэл одоо нөгөө альчуур, биений альчуур, бие угаагч. Тэгэл ингээл нэг удаагийн юмнууд зөндөө байна. Тэгээд нэрээ Монголоос танил юмтайгаа ирсэн. Тэгэл энийг ингээл хаач явсан ингээл аваад явж байгаа. Тэ. Тэгэл нэг манай өөрөө нэг иймэрхүү баг шиг тэ. Энд ингээд хувцсныхын дүнбүүшгэн шкаф нь. Тэгээд одоо энд тагтай. Жог агаар оруулах гээд энийг ингэсэн. Тийм. Эндээ ингээд ийм хөөрхөн мөрөөтэй. Сайхан тухтай агаа. Үнэхээр зөөлөн гэхдээ нэг амар хатууш. Гэтэл нэг тодорхой хэмжээний нэг тийм юу шүү дээ. Нэг хулдаас юм дотор нэг батраад ингээ дээшээ дэш болохоор нэг хулдаас нь татгшааш ийшээ тийш орсаад тэгэхээр тэр нь хүртэл тэр чинь ингээ барьж үзээгүй тавар ийм нэг юм дотроо нэг юм бол хидрэний юугаар хийцэн байдаг. Тийм болохоор өнөөдөр маш гоё тухтай сайхан гэж бодчих бас агаар нь гоё болохоор сайхан да. Солонгосын олон улсын их сургууль нь үнэнч, бүтээлч, үйлчлэгч гэсэн өрөөндөр эдийн засгийн хөгжлийг чиглүүлэн аж үйлдвэрийн нэгдлийг бүтээх их хөлсөд тэмүүлж ирсэн бөгөөд хайсангуй залуу сургуулийн хувьд багш оюутан нэгэн гэр бүл болж янна мужид төгсөгчдийн ажил оролтын хуваар нэг ч ихсэх хүртлээр хөгжиж ирсэн бөгөөд 2008 онд 30 жилийн ойгоор IUK Vision 2020-ыг тунгаглаж 2020 онд дэлхийд нэр зүйтэй их сургууль болон хөгжих гарааг тавьсан юм а. Арис гоо заслаар тэргүүлдэг Солонгосын Сөүл хотын Каннам дүүргийн Сенса хороололд байршилтай ACP Rupu арис гоо сайхны эмчилгээний эмнэлгийг та бүхэнд танилцуулж байна. Тус эмнэлгийн ахлах эмчин уг мэрэгчлэр Америк нэгдсэн улсад ажиллаж байсан туршлагатай. Мөн та бидний сайн мэдэх Бэкжингийн зэрэг Солонгосын олон алдартай дуучдыг эмчилж байсан гоо сайхны туршлагатай эмнэлэг юм. Өглөө эртлэн болсон бид Солонгосын олон улсын их сургуулийг зарлаа. Биднийг хүлээж авахаас эхлээд энэ сургууль таалагдж эхэллээ. 하고 보니까 예, 맞습니다. 네, 하고 예, 맞습니다. 아니, 자, 우리 PD 여기 총괄 매니저입니다. 총괄 매니저. Нэвтрүүлгийн багийнхныг мань тус сургуулийн захирал тун найрсгаар хүлээж авсан. Тиймээс бидэнд амжилт хүсэж бэлэг хүртэл өгөөд амжлаа шүү. 이 IUK가 몽골을 굉장히 많이 사랑했던 하고 지금도 현재 사랑하고 있는 학교예요. 또 манай олон улсын их сургууль IUK-гийн сургууль маань ер нь Монгол хүүхдүүдийг сайн ер нь Монгол руу их аягүй тэмүүлдэг тийм сургууль байна. 8년 전에는 학교 교수님들 50명이 몽골을 다 간 적도 있어요. Энэ сургууль нэг 8년 전. 8 жилийн өмнө энэ сургуулийн одоо багш нар одоо захирлууд 50 хэдэн хүн Монголд ажилласан ингээд явчихжээ. Монголоос одоо хэдэн сурагч сурдаг аюулгүй. 지금 상관으로는 여기 한국국제대학교에서 몽골 학생들이 몇 명 정도 있는지. 옛날에는 150명 정도까지 있다가 지금 한 30명 정도? хэдэн жилийн өмнө бол нэг 130 мөчлээд байсан. Одоо бол 3-400 хүнтэй. 내년 올해 한 50명 될 거예요 다시. Одоо удахгүй бараг 500. 몽골 사람이랑 일본 사람, 중국 사람 보면은
다 같이 섞어 놓으면은 누가 누군지 어느 나라 사람인지 전혀 모르는 거예요. 특히 몽골 사람하고 섞어놓으면 진짜로 잘 부릅니다. Япон хятад ингээ монгол хүмүүс ингээ нийлсэн ингээ байж ахын харахад аль орны хүн гэдэг нь ерөөсөө яалгагүй айгүй ойрхон. Энд захирал болохоор монголчууд ер нь манай солонгосчуудтай бүр их төстэй. 농구 좀 만져보네 다. 여기 애들이 학교에 있을 때 농구하고 배구하고 와우! 그러는데 들어갔어요. 매일 한 2시간씩 농구만 시켜도 살 빠지겠다. 나머지 뭐 드시는 Бид хэдийгээр аялж яваа ч гэсэн дасгалаа зогсоолгүй, бас буруу хооллохгүй гэдэг урайтай аялаж байгаа. Тийм учраас бид Солонгосын олон улсын их сургуулийн фитнес зааланд дасгалаа хийхээр болцгоолоо. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Бид нар ингээд аяллаар яваад Солонгосын Чинжүү гэд хотод ирсэн. За бид нар бол өөрөөр хэлбэл аялангаа жингээ хасж байгаа. За оролцогчид маань өнөөдөр Солонгос олон улсын их сургууль дээр ирээд байгаа. Тэгэхээр энэ сургуулийн маань бид нарыг маш сайхан хүлээж авсан. Одоо оролцогчид маань өглөө босоод одоо буудалтай хоолоо идсэн. Тэгээд одоо бол энэ сургууль дээр ирээд фитнесийн хичээл фитнесээ бол үргэлжлүүлж хийж байгаа гэдэл бид нар аялангаа жингээ хасж байгаа учраас бол ер нь бол нөгөө дасгал хөдөлгөөн тэгээд хоол унд бүгдийг нь бол яг үргэлжлүүлээд хийгээд явж байгаа. За манай гурав. Хай. Энэ юу огтод илээ? Огийн нашир. Багш. За багш нараас асууя. манай гурван оролцогчид өнөөдөр яг юу хийх вэ? 가벼운 유산소 운동을 오래 할 거예요. Яг одоогийн байдлаар бол ундаг дугуун дээр явж байна. Гэхдээ манай ундаг дугуун дээр бол айгүй удаанаар ингэж хийн. Гэхдээ айгүй хөнгөн дасгалыг айгүй урт хугацаанд хийн. За манай гурван оролцогч тэгээд дараа нь юу хийх вүлээ? Энийг дуусангуутлаа бид нөр өөр хоёр дасгал байгаа. Тэрнийхээ эхнийх дээр нөхөө дараагийнхнийхөө булчингаа чангаруулах тийм хөдөлгөөн. За энд бол оюутнуудад нэлээд чангалуулах нь тий сорж байгаа оюутнуудад. За амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөвчээр Софи Брэнд. Өөрийн эрүүл мэнд гоо сайхандаа анхаардаг бүсгүй та нааша суугаарай. Эрүүл зөв аргаар жингээ хасгаас гадна гоо сайхандтай гайхалтай ашиг тусыг өгөх Солонгосын далайн бүтээгдэхүүн Монголд орж ирлээ. Та уг бүтээгдэхүүнийг өдөр бүр хоолндоо хэрэглэснээр үр дүнг нь мэдэрнэ. Эрүүл сайхан харагдах энгийн жорыг та заавал гадаадаас хайх хэрэггүй боллоо. Чонжу их сургууль нь 1965 онд анх байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 12,000 оюутан суралцдаг бөгөөд 1300 гаруй багш ажилчтай юм. Тус сургуулийг 2009 оны байдлаар 50,000 оюутан төгссөн байна. Чонжу их сургууль нь 9 дээд сургууль, магистрийн 8 сургуулийн 70 тэнхимтэй. Мөн 17 улсын 64 ихтэй сургуультай хамтран ажилладаг. Тус сургууль нь Солонгос улсын Чонжу хотод байрладаг.
Сургуулийн зүгээс оролцогчдод маань бяцхан гинтийн бэлэг барьсан байгаа. Энэ гинтийн бэлэг нь оролцогчдод маань иллэг хийж, нүүрийн будаж, бүр манай гурвын үсийн хүртэл янзалж өгч оролцогчдыг маань супер бүсгүүчүүд болгоно гэж байна шүү. Солонгосын олон улсын их сургуулийн бид нар бас нэг хэсэг дээр нэрээд байна. Энэ бол мейкап хийдэг, за массаж хийдэг. Одоо энэ сургалт явуулдаг юм өөрөө танхим юм байна. Тэгэхээр манай гурван оролцогчийг маань одоо яг энэ орнууд бэлдсэн оюутнууд билээ. Тэгээ оюутнууд маань манай гурван оролцогчдод массаж хийж өгөөд дараа нь мейкап хийн гэсэн. Энэ бол мэдээж манай нэвтрүүлгийн маш сонирхолтой хэсэг байна. Бүсгүйчүүдэд маань ялангуяа маш сонирхолтой. Тэгэхээр яг энэ одоо мейкапын сургалтаараа ер нь бол олон улсын энэ Солонгосын олон улсын их сургууль бол ер нь Солонгостой алдартай гэн. Тэгэхээр Солонгос хүүхнүүдийн арьс яагаад ийм гоё байдгийг, ер нь Солонгос ийм массаж нь юугаар онцлогтой байдгийг гэдэг талаар одоо хэдүүлээ сонирхъя. Дараа нь оролцогчдоос массаж ямар байсан тухай сонирхъя. Тэгэхээр ер нь бол одоо энэ багш нарын хэлж байгаагаар нэлээд өвддөг массаж хийдэг, маш их татдаг, чангаадаг л гэдэг. Тэгээд манай гурван оролцогч дээр яаж одоо массаж хийгээд дараа нь мейкап хийхийг бүгдээрээ сонирхцгаая. Арьстан унжиж, настай таныг дарж зовоогод байна уу? Залуу насны гоо сайхнаа эргүүлэн олж авахд тань Mewtwo гоо сайхны эмнэлэг тань туслана. Сөүл хотын Канам дүүргийн авгүйжин хоруулал байрладаг тус эмнэлэг нь гоо сайхны эмээс засал, хөгшрөлтийг зогсоох зэрэг хагалгаануудыг мэрэгжлийн өндөр түвшинд хийж үйлчилж байна. Mewtwo гэдэг нь латин хэлээр бид таны амьдралыг өөрчилж чадна гэсэн утгатай үг. Таач бас амьдралаа өөрчилөхийг хүсвэл Mewtwo гоо сайхны эмнэлгийг зориорой. Тус сургууль нь аж ахуйн нэгж байгууллагын технологийн өрсөлдөх чадварыг дэвшлүүлж, аж үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай буй өндөр түвшний боловсон хүчин бэлтгэн, дотоод гадаадын аж үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулснаар дэлхийн аж үйлдвэрлэлийн технологийн шилдэг сургууль болон хөгжих зорилт тавин ажиллаж байна. Уг сургууль нь өөр ямар ч сургуулийн хичээлийн програмд байдгүй мэргэжлийн юмнуудаас гадна онол, практик, судалгаа хөслүүлсэн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн аргатай онцлогтой. Газрын хөрснөөс дээжлэн ургасан дээд сортын хатуу буудаан нунтаг нь байгалийн тунгалаг устай нийлж гоймин болон хувирдаг. Тиймээс Макфа гоймингийн амт жинхэнэ шидэд бүтээл юм. Макфа гоймин бол жинхэнэ урлагийн бүтээл. Идэвхтэй амьдралын эрүүл хүнс Макфа. Өнөөдөр манай гурвын хувьд детокс эмчилгээг эхэлж хийсэн. Хамгийн түрүүнд гурвуулангийн зэрэг хэвтүүлээд эхний хүнд давсаар детоксхийн халуунаар ууранд оруулсан. Дараагийн хоёр хүний хувьд нэгэнд нь хөлөнд нь детокс хийсэн, нөгөөд нь арьс гуйжуулагч бүтэн биеийн массаж хийгээд халуун уураар детокс хийсэн. Өнөөдрийн хувьд бол тунгалаг эргэлтэнд голчлон массаж хийсэн. Царамаар хүртэл арьс марс хүртэл арьс марс өөрчлөгдөв. Цавц цагаан. Эхний хүний хувьд булчин ихтэй болохоор маш чанга цэллүүд ихтэй бэхжсэн байсан. Тиймээс бид эхлээд зөөлрүүлэн уян хатан болгоод халуун ууран эмчилгээгээр эхэлсэн. Дараагийн хүний хувьд хөлнөөс нь эхэлсэн байгаа. Учир нь хөлний хаягдал өөх тос их байсан. Тиймээс венес утасны эргэлтийг буцааж ердийн хэмжээнд нь оруулж тунгалгийн эргэлтийг сайжруулах үүднээс детокс хийгээд халуун ууранд оруулсан. Өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө детокс тунгалаг эргэлтийн эмчилгээг голчлон хийсэн. Жин ихтэй хүмүүсийн хувьд эхлээд хаван буулгах тунгалаг эргэлтийн эмчилгээ хийхгүй бол огт үр дүн гарахгүй. Тэгэхээр эдгээр эмчилгээ хийсний дараа цусны эргэлтийн үйл ажиллагаа сайжирч, ингэснээр нүүрний өнгө гэгэрч цайрч байгаа юм. Одоо үед Солонгост модонд орж байгаа будалд нь залууг харагдуулах будалд. Тиймээс Монголоос нэлийн ялгаатай гэж бодож байна. Энэ будалд нь хөмсгөө богино, өдүүн тэгшгэн зураад, арьсны өнгө баг зэрэг гэгээлэг цайвараар будах, хацраа баг зэрэг туяаруулан, уруула дотор талаас нь будна. Энэ төрлийн будал бол залуу харагдуулах будал.
Харин Монголын хувьд би нэг ч удаа очиж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Солонгос сурдаг монгол оюутнаас сонсоход Монголд секси бодолд модонд орж байгаа гэсэн. Тиймээс түрүүн бодож байхдаа хөтлөгчөөс асуухад Монголоос арай өөр юм а гэж хэлж байсан. Гэхдээ таалагдсанд би баяртай байна. Сая багшийн хэлсэнтэй адил Монгол секси бодол модонд орж байгаа гэсэн. Солонгосчуудын хувьд секси бодлыг онцгой баяр ёслолын үеэр л хийдэг. Оролцогчид бүгд хөмсгөндөө шивээс хэлгсэн байсан. Тиймээс гурвалжин сүүлийн урт хөмсгийг нь өөрчлөөд тэгш шулуун бүдүүн зурсан. Солонгост сүүлийн үед натурал бодол дэлгэрч байгаа болохоор баг зэрэг нүүрний хэлбэрийг европчууд шиг тодтогч өгсөн. Нэгнийх нь нүдийг тодруулаад нөгөө оролцогчийн нүдийг бүдэхээ мутсан. Харин бор өнгөөр будаад нүүрний хэлбэр хамрыг тодруулах маягаар бутсан. Монгол хүний хувьд гэвэл манай сургууль сурдаг монгол оюутныг эс тооцвол анхудаа янзалж байна. Үсэг засахад хамгийн чухал нь нүүрний хэлбэр, нүүрний будал хоёрт анхааруулах нь маш чухал. Оролцогчид маань бүгд жигд урт өстэй байсан. Нүүрний хэлбэрт нь тохируулан гурвууланг нь тайраад өөрийн юм шиг долгион оруулсан. Сүүлийн үед дэлгэрч байгаа үсний загвар бол натурал мега стил юм. Тиймээс натурал долгион оруулж зассан. Уран бүсгүн маань авч байгаа цогц үйлчилгээ дууслаа. Манай гуравт таалагдсан болов уу? Бид өнөөдөр Солонгос олон улсын их сургууль дээр ирээд мейкап, массаж орлоо. Тэгээ массажинд ороод маш гоё байлаа. Яг бүр ингээ бүх биений ингээ ядаргаа тайлбарлаад айгу сайхан бас биений хор тайлдаг гэдэг юм халуун ингээ хүнжил дотор орж үнэхээр амар хүлдэрсэн. Бид гуравт ингээ нэг нэгээр сонгож аваад тэгээд тэр массаж болохоор айгүй их жоохон тийм ядарч ирсэн нөгөө нэг тасгал сургуультай ажилласан айгүй гоё ингээ тавируулж айгүй гоё нэг турцсан юм шиг нэг хийлгэсний дараа тийм айгүй гоё хөнгөн мэдрэмж төрж ийн айгүй гоё идээс сэргсэн юм шиг тийм гоё мэдрэмж. За өнөөдрийн хувьд бол эмэгтэй хүний өөртөө хийлгэхийг хүсдэг бүхэл зүйлийг зогчлоод чадсан маш тийм азтай бас юм сонирхолтой. Миний хувьд бол үнэхээр ийм хөгжилтэй, тийм жаргалтай өдөр өнөөдөр өнгөрлөө. Яагаад гэвэл ихэнх эмэгтэйчүүд гэртээ ингээд байгаад ийм алжаал тайлах массажуудыг хийлгэхийг хүсэж байдаг. Өнөөдөр бид нар бол хөлөндөө, биендээ, хор тайлах, нүүрэндээ бүхэл зүйлийг ингээд цогцлоод хийлгэсэн. Энэ нь одоо миний хувьд маш азтай. Бүргөө ус мус ингээд хөлн дээр гүнжигнөөд бүх бие хөлсөд гарч ирсэн. Тэгээд тэрний дараа айгүй сайхан бүр ингээд бүх биеийг бүр альжаал тайлсан. Үнэхээр ганц хүсчихсэн үнэхээр гоё массаж хийгээд тэг айгүй сайхан байлаа. Үсээ угаалгаад янзлууллаа. Солонгосынхантай өсчтийн жоохон туршлага солилцгээд яаж ус орож янзлт юм бэ гэд. Тэгээ яг яг л бидний янзлт шиг л янзлж байна. Нүрэ бодууллаа. Тэгээд би өөр тохирох тэрэм байхгүй ах вэ гэж одоо санаа зовж байсан дараа. Ямар ч юм бодуулаад дуслаад буддаггүй байсан болохоор сормоос наагаад ингээд уруулаа ингээд тод өнгөөр будаад ингэх ч юм уу те ийм үед ингээд өөрийгөө харахаар жоохон эвгүүцэл жоохон ичээл бас жоохон эвгүүлэн мейкап тал дээр нүрээ яаж будуулах вэ гэхэд нь өөрхөө буддагаас араа нэг өөр төстөөд нэг бодолт хийлгэж үзье гэсэн чинь хийлгий гэсэн яг ямар бодолт хийлгэх вэ гэхээр солоо кинон дээр нь харахад айгүй тийм будсан юм шиг будаагүй юм шиг нэг тийм айгүй энгийн бодолт хийлгэдэг. Трийг хийлгий гэсэн. Тэгсэн харин жоохон тасчихгүй юм тэрэндээ ингээ өөрийгөө харсан чи өөр биш юм шиг нүд жижигэрсэн юм шиг бүх массаж тэгээ мейкап үсний заслалт бүх зүйлүүдээ ингээ цогцлоод яг энтхийн одоо ханшаар нүнээр нь бодоод үзэх юм бол 300-аас 400 мянган вон болж байгаа. Тэгээ энийг одоо Монгол мөнгөөр бодоод үзэхээр одоо өнөөдөр бид нөр зөвхөн энд ирээд Монгол мөнгөөр бодоод үзэхэд 800 гаруй мянган төгрөг өртсөн ингээд одоо өөрсдөө хэрэглээд наацсан ингээд сууж байгаадаа бүр үнэхээр сэтгэл хангалуун. Тэр бол энэ мөнгө бол одоо манай Монголын ханшийн зах зээлээр аваад үзэхэд бол юу бага мөнгө бол биш. Тийм болохоор үнэхээр өөрийгөө азтай гэдгээ дахин мэдрээд ингээд явж байгаадаа би маш их баяртай байна. Гой сэтгэлтэй сормос суулгаад гэвчтэй очиж сормос суулгана гэсэн бүр бодолтой болоод ээжээд нүд мүд аягүй сэргээд үнэхээр яг сэтгэл бол үнэхээр хүрсэн сайхан бодолт хэлээ. Яг ингээ харахад бол амар дасчихгүй өөрөө нэг биш юм шиг ийм бодол ерөөсөө хийлгэж үзчихв анх удаа хийлгэж байгаа болохоор жоохон бодолт нь сонирн маань гэхдээ таалагдчих.
Өнөөдөр анх удаага гадаад хүн бодож байна. Онцгой ялгарх зүйл бол гараагүй. Харин монголчуудын арьс баг зэрэг хөөрэ юм шиг санагдсан. Бодолт хийгээд амилж байгаа нь илт харагдсан. Хамтран ажиллагч байгууллагаар IHC компани Хансун гэмлэг ажиллаж байна. Эх орныхон залуусыг өндөр боловсрол эзэмшиж, чадварлаг боловсон хүчин болж, эх орондоо иргэн ирж амжилттай ажиллахад нь гүүр болох үүднээс ажлын ариун туршлагатай баг хамт олон зөвлөгөө өгөн ажиллаж байна. Бид 9 жилийн хугацаанд бүгд 8 дахь Солонгос улсын ихтэй сургуулиудад гэрээний дагуу хэлний бэлтгэл, бакалавр, магистрт одоогийн байдлаар 320 гаруй монгол оюутан залуусыг эсвэлэн суралцуулсан байна. IHC хүсэл мөрөөдлийн төлбөр. Гоо сайхны эмчилгээ мис таслаар Аазда төдийгүй дэлхийд тэргүүлдэг бүгд найрамдах Солонгос улсын Хансон дорн дахны эмнэлгийг танилцуулж байна. Сөүл хотын Ганнам дүрэгт байрладаг сэргээн засах эмчилгээний чиглэл буюу тураах эм эмчилгээгээр дагнан үйл ажиллагаа явуулдаг тус эмнэлэг нь ардын уламжлалт эмчилгээг орчин үеийн анхаах ухаантай хослуулаараа онцлог юм. 샘 베노 안녕하십니까? 우리 병원에 와주신 것을 환영합니다. Эд захирлын үеийг манай NTV телевиз болон IHC-тэй хамтран би жингээ хасмаар реалити шоунд гоо сайхны сургуулийн багш нарыг өөрж авчирсан явдал талархаж байна. Түүнчлэн манай оролцогч нарт массаж болон нүүр бодолт зэрэг олон талын үйлчилгээ үзүүлсэн явдал дахин талархаж байгаагаа илэрхийлмээр байна. NTV телевиз болон IHC-г чин сэтгэлээсээ туслан дэмжихийг хүсэж байна. NTV телевизийн хамт олон манай сургууль дээр хүрэлцэн ирж нэвтрүүлэг хийсэн явдал манай сургуулийн хамт олонны зүгээс маш их баяртай байна. Цаашдаа энэ төрлийн өсчин гоо сайхны сургууль Монголд байгуулна гэсэн. Та бүхнийг энэ ажил дээр цаашдаа улам идэвхтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Бидний зүгээс Монголын өсчин гоо сайхны сургуулиудтай хамтран ажилланаа. Манай сургуульч гэсэн цаашдаа улам илүү өргөжинд хэлхийг хүсэж байна. Тураах реалити шоу ирэх жил ч гэсэн дахин явагдах байгаа. Та бүхэн улам их тусалж дэмжээрэй. Мэдээж бүх талын зар сурталчилгаа зэрэг дээр тусламж дэмжиж ажиллах болно. Ийхүү бидний 3 хоногийн аялал дараагийн хот руу жолоогоо заллаа. Бидний дараагийн очих газар бол Солонгосын хамгийн сайхан газруудын нэгэнд тооцогддог Бусан хот. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөвчээр Sophie Brand. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөвчээр Makva Brand. Хонгийн өнөр жаргалын хонгийн дур. Тэгээд чихвчтэй сонсож дуулах чинь амар солгоор гах угаасаа мангар хэцүү дөө. Наагтын шоолоор яг гэвэл чихвч амар чанга сонсож байгаа болохоор жоохон солгоорч магадгүй ш. Нагадэрс чиний минха борочны нулимас сайхан төрсө чимэн хаан бэ Лэг хорвот алтнараа ганцын айдаа чамаасаа холдож энэ бүхнийг хамт тууж жарган дуулъя харин чиний дуултагавч дивэн дивсэр салхин чимээ чиний минха амин хараа асгартал уйраа чимэн дуулаач Ёо. Юу болоод өнгөрөө би яг оч гэрэл шиг дуусан гэж өөртөө амар итгэлтэй. Айгуул дуудлаа ууган тэгээ хүн айгуу хинээлээ тэгэхээр нэлээ хүмүүсийг хөгжөөж чадсан байх гэдэг итгэлтэй байна. Та балиг. 우와 인사드려. 안녕하세요. Тэгээд хэдэн килог ассан байна. Аялангаа 3 хоногийн дотор
Хил 7800. Өнөөдөр Солонгос охтод болсон. Жохон жинтэй. Тэгж тэг гараад нийлүүлэх хэрэгтэй юм шүү. Эмнэлэгтээ очихороо л гэрээ сандждаг байхгүй тийм. Би жингээ асмаар байна. Би чаднаа.